Энэ дугаарын гол дүр болох Бүсгүй дөнгөж 22 настай байлаа. Тэр бол Энэтхэгийн Нагаланд мужийг төлөөлөн 23 хүртэлх насны улсын аврах шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байсан мужийн хэмжээний тамирчин. Мөн тэр мужийнхаа алтан медалийг хүртэж байсан бас Сент Жозеф коллежийн эдийн засгийн ангийн тэргүүний оюутан байсан. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 25-нд түүний цогцос Нагаланд мужийн Кохима хотын гэрийнх нь ойролцоох хуудгийн дэргэд түлээ мод хуучин хувцсны доор нуусан байдалтай олджээ. Түүний ам өчүүхэн шалтгаанаас болж тасарна гэж хинч төсөөлөөгүй. Тэр ердөө хэн нэгний хүссэн цайг чанж өгөөгүйгээсээ болж амнасаа алдсан. Энэ бол Везуно Заогийн хэрэг. Ийм хэрэгүүдийн талаар ярих бүрт амьдрал ямар эмзэг болохыг дахин сануулдаг. Нэгэн мөчийн өмнө бүх зүйл хэвэн байсан ч дараагийн мөчөд бүх зүйл өөрчлөгдөж болно. Осол, гэмтэл, эсвэл таны хяналтаас гадуур ямар нэгэн зүйл. 2025 оны 10 дугаар сарын 24-нд тэр өдөр жилийн баасан гараг байх ёстой байлаа. Цаг агаар муудсан учраас сагсан бөмбөгийн бэлтгэл цуслагдсан байв. Иймэгтэй дасгалжуулагч хожим хэлэхдээ Везуно амралтын өдөр ч гэсэн бэлтгэлдээ ирдэг байсан. Харин тэр өдөр ирээгүй хэмээн дуурсжээ. Тэр өдрийн үдээс хойш 2 цагийн орчимд гэрт нь болсон нэгэн үйл явдал түүний амийг авч утсан. Харин маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 25-ны өглөөний 7 цагийн орчимд хуршүүдэн худгийн ойролцоо овоосон түлээ мод болон хаягдал материал мэт зүйлсийг анзаарч. Ойртон очиж шалгахад энэ нь хогш байв. Тэр бол Везуногийн цогцос байлаа. Хүмүүс тэр даруй цагдаад мэдгдсэн бөгөөд 7 цаг 45 минут гэхэд өмнөд цагдаагийн хилцэн албаагчид хэргийн газарт ирсэн байна. Ховрогчийн толгойд ил харагдах хүнд гэмтэл байсан ба цогцыг санаатаагаар нуусан байдал нь хэн нэгэн гэмт хэрэгэ даллах гэж ихээхэн хүчин чармаалт гаргасныг харуулж байв. Удалгүй талигачийг таньсан. Тэр бол Жахама тосгоны 22 настай Везуно Зао байлаа. Тэр тухайн хотхонд гэр бүлийн гишүүдийн хамт амьдардаг байсан юм. Энэ мэдээ Олд Министерс хотхоныг бүхэлдэн сочров. Энэ бол хуршүүд нь бие биенээ мэддэг тайван суурьшлийн бүс байлаа. Талигаач Везуно 2003 оны 9 дугаар сарын 19-нд Энэтхэгийн Нагаланд мужийн Кохима хотын Жахама тосгонд төржээ. Түүний аавыг нь Киното Зао гэдэг байв. Гэвч охины хүүхэд нас уй гашуугаар эхэлсэн. 2011 оны 10 дугаар сарын 12-нд аав нь нас барахад Везуно ердөө 8 настай байж багад нь ээж нь салаад явсан тул тэр дүүтэйгээ эмээ авга эгч нарынхаа гар дээр өссөн байна. Гэсэн ч тэр бууж өгөөгүй. Тэр сурлагадаа он замжилт гаргаж спортод ч гайхалтай амжилт үзүүлсэн. Түүний дасгалжуулагч Бүсгүйг жинхэнэ тэмцэгч хэмээн тодорхойлдог байсан. Охин зөвгөж үдсэн зүйлийн төлөө үргэлж зогсдог нэгэн байсан. Везуно багасаа сагсан бөмбөг дуртай нэгэн байв. Түүний өндөр хурд тууштай байдал нь удалгүй бусдаас ялгаруулсан байна. Тэр Кохимагийн Сент Жозеф коллежид эдийн засгийн чиглэлээр суралцж байсан бөгөөд ангийнхаа шилдэг оюутнуудын нэг. Үүний зэрэгцээгээр Нагаланд мужийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглож байлаа. Түүний багийнхан болон дасгалжуулагчид түүнийг хөдөлмөрч даруй тусархуу хүн байсан гэж дурсдаг. Тэр мужийн тэмцээнүүдээс алтан медалийг хүртэж ирээдүйтэй тамирчнаар нэрлэгдэх болсон. Олон хүн түүнийг үндэсний хэмжээнд хүртэл хүрч чадна гэж итгэдэг байсан юм. Гэвч түүний амьдрал 2025 оны 10 дугаар сарын 24-нд гинэд тасарч. Тэр өдөр цаг агарын улмаас бэлтгэл цуслагдсан байв. Везуно гэртээ байсан бөгөөд өдөр тутмын ажиллаа хийж байж. Тэр үед байшинд түүний уяалга болох Кето бас байсан байна. Эхэндээ тэдний хооронд ноцтой марган байгааг хинч мэдээгүй. Гэвч удалгүй үнэн илүү болсон. Цагдаагийн мөрдөн шалгалтаар илэрсэн мэдээллээр Кето Везунод өөрт нь цай чанаж өгөхийг хүсжээ. Гэвч Везуно тэр даруй хийх боломжгүй эсвэл хийхийг хүсээгүй бололтой. Үүнээс болж маргаан эхэлсэн байна. Энгийн үед ийм маргаан хэдхэн минутын дараа намжих ёстой. Гэвч энэ удаад тийм болсонгүй. Кето маш их уралсан аж маргаан ширүүсч удалгүй хүчирхийлэл болон хуурчээ. Мөрдөн байсагчдын мэдээснээр Кето гинэд Везуно руу дайрч түүнийг цогсон байна. Дараа нь газарт байсан түлээний модоор толгоор нь хүчтэй цогч. Цохилд маш хүчтэй байсан тул Везуно газар дээр хүнд гэмтсэн байна.
тэр өөрийгөө хамгаалах ямар ч боломжгүй болсон байв. Хийдхэн хором юм нь амьдралынхаа зорилгын төлөө тэмцэж байсан залуу бүсгүй ингэж амнасаа алдсан юм. Кето удалгүй Визуног нас барсныг ойлгох уу? Гэвч түргэн тусламж дуудах эсвэл цагдаад мэдэгдэхийн оронд өөр шийдвэр гаргасан байна. Тэр хэрэгээр нуухаар оролцсон юм. Цогцыг худгийн ойролцоо аваачиж нуусан байна. Дээр нь түлэмод хуучин хувц болон бусад эд зүйлсийг овоолж далдлахыг оролцсон гэж. Түүний бодлоор ингэснээр хүмүүс удаа хугацаанд анзаарахгүй байх байсан байж магадгүй. Гэвч маргааш өглөө нь хөршүүд сэжигтэй овоолохыг олж харснаар бүх зүйл ил болсон юм. Цагдаа нар хэргийн газрыг шалгаж эхлэмэгц сэжиг Кето руу шууд чиглэлжээ. Түүний мэдүүлэхүйд хоорондоо зөрчилдөж байсан бөгөөд нотлох баримтууд ч түүнтэй холбоотой байв. Удалгүй тэр баривчлагдсан байна. Визуногийн цогцос олдсон даруйд хэрэг нагаалан даяар шуугаан тарьсан. Олон хүн ийм аимшигтай хэрэг тайван хороололд гарсан гэдэгт итгэж чадахгүй байлаа. Тэр тусмаа хохирогч нь энгийн нэгэн биш байсан. Тэр бол мужийн хэмжээний тамирч, шилдэг, оюутан, олон залууст үлгэр дуурайл болсон хүн байлаа. Эмэгтэй 33 настай үеэл ах Кето хэргийн алуурчин гэдэг нэгэнд нотлогдов. Хүмүүсийг гэхдээ хамгийн их цочросон зүйл нь хэрэг гарахад хүргэсэн шалтгаан байлаа. Олон хэвлэл мэдээлэл хэрэгслэр маргаан нь өртөө цай чанаж өгөхтэй холбоотойгоор эхэлсэн гэж мэдээлжээ. Ийм өчөөхөн зүйлээс болж хүний амь өргөцсөн нь олон нийтийн уурыг хүргэсэн. Визуногийн найз нөхөд багийнхан болон багш нар түнд хүндэтгэл үзүүлж эхлэв. Нийгмийн сүлжээнд олон хүн тэр үнээс хавьгүй сайхан ирээдүйтэй байсан хэмээн бичиж байв. Зарим нь түүнийг үндэсний шигшээ багт хүртэл хүрэх боломжтой байсан гэж үзсэн. Түүнийг дасгалжуулагч хэвлэлд өгсөн ярилцлагада тэр зөвхөн сайн тоглогч биш байсан. Маш хүмүүжилтэй, шаргуу хөдөлмөрч охин байсан хэмээн дурссан байна. Багийнхан ч мөн адил түүнийг үргэлж инээмсэглэж авдаг, бусдад туслах дуртай хүн байсан гэж ярьжээ. Оршуулгын өдөр тосхны оршин суугчид найз нөхөд спортын хамт олон болон нутгийн удирдлагууд цугларчээ. Олон хүн нулимсаа барьж чадсангүй. Тэдний өмнө хэвдэж байсан хүн бол ирээдүйд их зүйлийг бүтээнэ гэж найддаг байсан залуу тамирчин байлаа. Тэр дөнгөж 22 настай байсан. Тэр хүнд хэцүү хүүхэд насыг даван туулсан. Сурлагаараа тэргүүлсэн, спортоор амжилт гаргасан. Мужийнхаа бахархал болсон. Гэвч түүний амьдрал ингэж төгслөө. Хамгийн харамсалтай нь энэ бүхэн төлөвлөгдсөн дээрэм ус хонзон эсвэл зохион байгуулалттай гэмт хэрэгээс болж гараагүй. Ердөө нэг аяг цайнаас эхэлсэн уур хилэн залуу бүсгийн амийг авч утсан. Харин түүний өвхөл нэг зүйлийг сануулдаг. Заримдаа хүний амьдралыг сүрүүлэхэд том шалтгаан хэрэггүй. Хяналтгүй уур хилэн ганцхан мөчөд нөхөж баршгүй гар завчирч чаддаг. Гэмт итгээд сүлийн мэдүүлэхтэй түүнийг цай чанаад эргэж хэлэхэд шууд босолгүй утсаа оролдоод суугаад байхад нь уур нь тесэрсэн гэж мэдүүлсэн байдаг. Ийм төрлийн хэрэг нь гаднаасаа жижиг маргаан эсвэл өчүүхэн шалтгаан мэт харагдавч үнэн дээр хүний сэтгэл зүйн хуримтлагдсан уур эрх мэдлийн зөрчил хяналтгүй төр зүрийн тесрэлтээс үүдэлтэй ноцтой гэмт хэрэг болж хувирдгийг харуулдаг. Визуногийн хэргийн хувьд анх харахад нэгэн залуу эмэгтэй гэр бүлийн гишүүнийхээ цай даруй чансангүй их шаардлагад шууд хариу үйлдэл үзүүлээгүй нь өдөөгч хүчин зүйл болсон мэт дүрслэгддэг. Гэвч энэ нь ганц агшиндах үйлдэл биш, харин сэтгэл зүйн хуримтлал гэр бүлийн доторх хүчний тэнцвэргүй байдал. Бүх юмдал өөрийгөө үнэлэх үнэлэмжийн дорой байдал зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Хин нэгнийг үл тоомсорлох үйлдэл нь нөгөө хүндээ сэтгэл зүйн докторгүй байдалтай нийлээд хяналтгүй уур хүчирхийлэл болж илэрдэг. Ингэснээр нэг мөчөд гаргасан шийдвэр нь насан туршийн үр дагавартай гэмт хэрэг болон хувирна. Хүний гэр бол хамгаалагдсан орчин байх ёстой ч эрх мэдлийн буруу харьцаа, айдас, дуугүй байдалд авмгаалбал хамгийн аюултай орчин болж хувирч чаддаг. Нөгөө талаас ийм хэрэг гарсны дараа нийгэмд буруу мэдээлэл хурдан тархах, таамаглал нэмэгдэх, үндэстэн ястан гэр бүлийн статустай холбогдох зэрэг хоёр дахь хохирол үүсдэг. Эцэст нь энэ хэрэг нэг чухал сургамж өгнө. Уур бухимдлыг хянах чадваргүй байдал, харилцааны буруу ойлголт, эрх мэдлийн мэдрэмж нь хамгийн энгийн мэд нөхцлөөс ч эргэлт буцалтгүй эмгэнэл бий болгож чадна. Хэрвээ зөрчил үл ойлголцлыг хүчирхийлэлгүйгээр шийдэх хүмүүжил сул байвал жижиг зүйлч хүний амнасанд хүрэх хэмжээнд томордог. Иймээс гэр бүлийн харилцаанд хүндлэл, төвчээр харилцан ойлголцол хамгийн чухал өгөөд уур хилэн хяналтгүй орхих нь ямар ч шалтгаантай байсан зөвтгөгдөх боломжгүй үр дагаварт хүргэдгийг энэ хэрэг тод харуулж байна.